Өнөөдөр бид бол салхин цэцэг өвчний талаар ярих гэж байна. Яагаад гэвэл салхин цэцэг өвчин маань бол бага насны хүүхэд төдийгүй бас насан туршийн дунд гарч байна. За ялангуяа бас цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд нэлээд их одоо гарах хандлагатай байна. За энэ тухайлах юм бол одоо 1-р сар гихтэл одоо 45 цэцэрлэгийн 135 гаруй хүүхэд бол энэ өвчнөр өвдсөн байна. Одоо тэгээ 2 сарын 1-нд бас сургууль цэцэрлэгийн ажиллагаа жигдэрх үед бол салхин цэцэг өвчин бас нэлээд их гарах ийм одоо хандлагатай байна. Ийм учраас эцэг эхчүүд та бүхэнд одоо анхааруулахаар манай халдварт өвчин судлалын үндэсний төвийн их хэмж Чимэд Норвег одоо салхин цэцэг өвчний талаар одоо ярихаар бид ингээ уриад байгаамаа. За салхин цэцэг өвчин маань баг зэргийн халууралт бүхий арьсан дээр тууралт гардаг. Тууралт нь арьсан дээр гарсан толбон тууралтууд нь цэврүүгээр үүсдэг. Ийм түгээмэл вирусээр үүсгдэг. Түгээмэл халдварт өвчин юм байна. За энэ салхин цэцэг өвчнөр ямар ч насны бага наснаас ахгуулаад эдэр насны ямар ч насны хүмүүс өвдөж болно. За салхин цэцэг өвчний нууц хугацаа бол 11-ээс 21 хоногийн хугацаатай байдаг. За энэ салхин цэцэг өвчний вирусын маань нэг онцлог нь маш их дэгдэмтгий, өөрөө их дэгдэмтгий учраас одоо тэр өвчлсөн хүмүүсийн ойр хавийн бүх хүмүүсийг өвчлөөгүй бүх хүмүүсийг өвчлүүлэх тийм боломжтой тийм вирус аамаа. За тэгээ салхин цэцэг өвчний үед бол их олон янзын шинж тэмдгүүд гардаг. Энэний хамгийн анхны шинж тэмдэг нь бол баг зэргийн халууралт байдаг. Халууралт бол 37-оос 38, 5, 39 хүрж болно. За тэгээд эхний ээлжинд арьсан дээр толбон гөвдрөт тууралт гардаг. Энэ тууралт нь за 1-ээс 2, 2-оос 3 хоногийн дараа цэврүү тууралт болж хувирдаг. За цэврүү тууралт нь 5 хоногийн дараа гэхэд хагараад 5 дохтох болдог. За тэгээд салхин цэцгийн энэ вирус маань болохоор ерөөсөө халдвар авсан эхний өдрөөс ахгуулаад хамгийн сүүлийн тууралт гарснаас 5 хоногийн дотор бол халдвартай хугацаа гэж үздэг. Ийм учраас халдварлтын хугацаа их удаан, халдварлтын хугацаа нь их урт учраас хүмүүс бол одоо бага насны хүүхдүүдийг өвчлүүлэх хүчин зүйл нь болж өгд юм аа. Салхин цэцгийн тууралт маань эхний өдөр бол арьсан дээр зүгээр толбон гөвдрүүт улаан тууралт гарна. За тэгээ 2 дахь өдрөөс толбон гөвдрүүт тууралт маань томорч эхэлнэ. За 3 дахь өдрөөс ахгуулаад 2 дахь 3 дахь өдрөөс ахгуулаад тууралт маань цэврүү үүсэж эхэлнэ. За энэ цэврүү үүссэн тууралт маань 5 дахь өдрөөс ахгуулаад цэврүү хагарна. Цэврүү хагарангуудаа дотогшоо хонхоогоод одоо энэ 5 үүсэж эхэлнэ. За энэ 5 үүсээд одоо жишээлбэл энэ цэврүү үүссэн тууралт бол одоо энд байна. За тэгээд 5 үүсээд 5-наасаа дараа нь 5 нь хохорж унах үе гэсэн ийм олон үе шатыг дамжиж явдаг. За тэгвэл салхин цэцгийн тууралтын маань халдварын үе нь болохоор энэ хамгийн сүүлийн тууралт гарснаас 5 хоног. Халдвар авсан үеэс ахгуулаа хамгийн сүүлийн тууралт авснаас 5 хоног гэхлээр ерөнхийдөө халдварын үе бол 9-өөс 10 хоног шахуу болчиход байгаа. Тийм л учраас ерөөсөө салхин цэцгийн тууралтын энэ одоо салхин цэцгийн өвчл багасахгүй байгаа. Ингээд үргэлжлээд байгаа нь одоо энэ тууралттайгаа энэ онцлогтойгоо холбоотой юм байнамаа. За тэгээд салхин цэцгийн тууралтууд маань одоо гэрийн нөхцөд бол бид нар бол одоо салхин цэцгийнхаа энэ тууралтыг одоо жишээлбэл энэ хараа ингээд цэврүү. За тэгээд салхин цэцгийн тууралтууд маань маш их захтандаг. Захтандаг учраас бага насны хүүхдүүд бол салхин цэцгийн тууралтыг маш их майждаг. Ингээ майжснаас болоод нөгөө гараа угаагаагүй майжснаас болоод хумсны завсраас халдварууд ороод 2 дахь халдварууд ороод нөгөө салхин цэцгийн тууралт маань идэлэх тийм хүндрэл гарах их эрсдэлтэй болдог. За тэгээ идэлээд ирэнгүүтээ нөгөө хүүхдийн дархлаас суларсан байгаа учраас нөгөө хүүхдүүдийн маань тууралтууд нь одоо жишээлбэл энэ арьсны өнгөн давхаргад ингэж тууралт гарч явах хэвээр байтал хүндрээд ирэнгүүтээ арьсныхаа гүн давхар руугаа ороод ингээ буглаа үүсгдэг. За ингээд үүссэн буглааг одоо заавал эмнэлэгт хандаж хагалуулах одоо мис ажилбар хийх ийм хүндрэлт хүрэх нэг ийм аюултай байдаг салхин цэцгийн тууралт. За дараагийн нэг юм нь болохоор амны салстуудад их гардаг. Амны салстуудад гараад амны салстад гарсан нөгөө цэврүүнүүд маань маш амархан хагардаг учраас хүүхдүүд бага насны хүүхдүүд хоолоо идэж чадахгүй, залгиж чадахгүй, маш их зовиортой, маш их хэмжээний шүлс их ялгардаг. Ингээд их маш их хэмжээний тийм зовирууд илэрдэг. Тийм учраас одоо амны салстыг маш сайн цэвэрлж явах хэрэгтэй. Амны салстыг одоо зайлуулж явах хэрэгтэй. Ийм ажлууд бас гараад байдаг. За дараагийн нэг юу нь болохоор ерөнхийдөө бол салхин цэцгийн тууралтын бас хүндрэлийн үе гэж байдаг. За тэгээд ерөн салхин цэцгийн хөнгөн хэлбэрийн тууралтуудыг бол бид бол гэрээр эмчилж болно. Гэхдээ гэрээр эмчлэхдээ заавал одоо өрхийн болон сум дүүрэг багийнхаа эмч нарт үзүүлээд тэр салхин цэцгийн эсрэг вирусынхаа эсрэг эмчилгээг бичүүлж авсны дараагаар бол бид нэр гэрээр эмчилж болно. За яг хөнгөн хэлбэрийн үед бол энэ салхин цэцгийн тууралтын тэр тууралтыг эдээлүүлэхгүй 2 дахь халдвар оруулахгүй тулд бол усанд массаа оруулах хэрэгтэй хүүхдүүдэд. Өдөр болгон усанд оруулж одоо заавал нянгийн эсрэг, бактерийн эсрэг савангуудаар савандаж өнжөөд юм уу эсвэл боломжтой бол өдөр болгон боломжгүй бол өнжөөд нэг удаа усанд оруулж явах хэрэгтэй.
За хоёрдугаарт бас нэг эмчилгээний заалтан дээр захтналт маш ихтэй байдаг учраас харшлын гаралтай эмнүүдийг бол одоо бас яг тохирох тунгийнх нь хэмжээгээр хэрэгжилж явах хэрэгтэй. За тэгээд амаар нь шингийн юм сайн сэлбэж уулах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдэд дархлаа дэмжих эмчилгээнүүдийг бас давхар хийж явах хэрэгтэй. Тэгээд хоол ундыг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ салхин цэцгийн вирус маань өөрөө түрүүн би хэлсэн маш их өөрөө дэгдэмтгий вирус учраас ерөөсө гадагшаа гарна гэдгийг бол ерөөсө бүр хатуу хориглох хэрэгтэй. Халдварын хугацаа дуустал одоо бүр гэртэн л байх хэрэгтэй. Агаарыг маш сайхан оруулж явах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө бол хүндрэлийн шинжүүд гараад хүүхдийн халууралт тогтмол нэмэгдэх, хүүхэд улам халуурах, ханиалгах. За тэгээд одоо ларингитийн цагаан мөгөрсөн хоолой өрөвслийн шинжүүд өгөх, хүүхэд тайван биш болох, байнга уйлгнах, толгоогоо савчих, толгоо өвдөх ийм тохиолдолд гарсан тохиолдолд бол заавал одоо эмчид эргэж мэрэгжлийн байгууллага, мэрэгжлийн эмчид заавал хандах хэрэгтэй байдаг. За нүдний салст бага насны хүүхдийн бэлэг эрхтэн дээр одоо тууралтууд их гардаг. Тэр тууралтууд нь маш их эмзэглэлэгтэй. Дамаажийн бэлгэрхтэн дээр гарсан тууралт нөгөө ялгцууд их гардаг учраас тэрнтэйгээ ингээ холилдоод маш их хорсох, загтнах хүүхдүүдэд маш их зовиор өгдөг. Тийм учраас одоо тэр яг тууралтуудыг маш сайн угаагаад тэрэн дээр нь энэ ацекловирийнхаа маазыг заавал одоо дүрхэж нингээ хэмжээгээр дүрхэж явах хэрэгтэй. Тэрэн дээр бол манай ард иргэдийн нэг хэвссэн юм метилийн көхийг энэ салхин цэцгийн тууралтад маш хэрэгэлдэг. Энийг бол одоо хэрэглэхээ байсан. Бид нэр сүүлийн үед дермобактери гэж одоо арсны одоо энэ өрөвслүүдэд хэрэгэлдэг тийм эмийн бэлтгэлийг хэрэгжилж байгаа. Тийм учраас энэ бэлгэрхтэн дээр гарсанд нь энэ уудаг энэ ацекловирийнхаа маазыг аваад нингэн дүрхэх байдлаар одоо энэ эмчлэх хэрэгтэй. Хамгийн гол нь хамгийн сайн угаах хэрэгтэй. Нүдний салстны нүдний эргэн тойрон маш их гардаг учраас тэрэн дээр нь ч гэсэн ацекловирийнхаа маазыг нингэн дүрхэж их хэрэгтэй. Тэгэхээр та түрүү хэлсэн чимд ороо юмч хүүхэд одоо нөгөө амны салс дээр гардаг учраас хүүхэд одоо хоолндоо дургу болчдөг тий. Тэгээд ер нь вирусын гаралтай өвчнүүдийн үед бол хүүхдийн дархлаа сулардаг учраас хүүхэд бол маш сэмтжээлтэй хоол одоо идэж явах хэрэгтэй. Тэгэхээр яаж одоо хоолыг зохицуулж өгөх талаараа та зөвлөж өгнө үү? За ерөнхийдөө амны салстанд гарцсан хүүхдүүд бол ерөөсөө хоолоо идэж чадахгүй, гиперсильвиаз буюу одоо энэ шүлс ерөөсөө ялгаралт маш ихсдэг. Ийм учраас бүхэл хоол өгж бол ерөөсөө болохгүй. Аль болохоор хүүхдэд шин сайхан махаар, бантан, тэгээд янз бүрийн ногооны цутангууд аль болох одоо тэр хүүхдэд жажиглахдахгүй, тэр хүүхдийг очиж одоо бүхэл юмар ингэж үрж одоо өвдөлт үүсэхгүй одоо тийм аль болохоор ногооны цутангууд, бантангууд одоо тийм хоолуудаар л өгж одоо байх хэрэгтэй. Амыг одоо хамгийн гол 0.7% тамидины уусамлаар сайхан арчиж, зайлж одоо тэрийг өгж явах хэрэгтэй. За тэгээд дараа нь одоо хамгийн гол нь энэ вирусын гарлаа ер нь аль ч халдварт өвчний үед хүүхдийн бага насны хүүхдийн дархлааны тогтолцоонд их нөлөөлж дархлаа маш их багасдаг учраас дархлаа дэмжих эмчилгээнүүдийг маш сайн хийх хэрэгтэй. Энд одоо манад өргөн дэлгэр хэрэглэж байгаа нь випероны лаанууд голдуу байна тий. Випероны лаануудыг бол одоо маш сайн хэрэглэж өгөх хэрэгтэй. Випероны лааг бол хүүхдийн насанд нь давхуулаа шулуун гэсэн. Шулуун гэсээр нь хэрэглэнэ тий. Энийг бол ерөнхийдөө тэгээд эмч нараараа үзүүлсэн эмчээрээ заалгаж эмчлүүлж аваад. Тэгээ ерөнхийдөө бол энэ салхин цэцгийн эмчилгээнд Zavirox буюу ацекловирийг бол голчлон хэрэглэж байгаа. Тэгвэл ацекловирийг бол хүүхдийн килограммжинд нь 20 мг килограммжингээр боддог учраас заавал эмчид үзүүлж энэ юугаад тааруулах хэрэгтэй. Тунгаа тааруулах хэрэгтэй. Манад бол голчлон 0-200 мг-ийн 400 мг-аар гэсэн хоёр янзын ацекловирууд байгаа. Хэрв 400 мг-ийн ацекловир бол заавал ер нь эмчтэй үзүүлж, заавал миллиграмаа бичүүлж тэр тохирсон тунгийн заавал хэрэглэх хэрэгтэй. За голчлон бол ерөнхийдөө вирусын эсрэг эмчилгээг бол нэг 5-7 хоног л эмчлэх тийм шаардлагатай байдаг. Ер нь зүгээр бас зөв орчлоод ингэх юм бол хөнгөн хэлбэрийн өвчин тийм ээ. Хэрвээ одоо ямар нэгэн захтнаа үүсээд их маажих ч юм уу бактерийн одоо тийм одоо хордлого бактерийн гаралтай өвчин үүсэх ийм одоо магадлал өндөр. Тэгэхээр цэцэрлэг сургуульд бол халдвартай хүүхэд нөгөө салхиад дамждаг шиг л халдвар маань маш бодон тархиж байгаа учраас цэцэрлэг сургуульд бол өвчтөе хүүхдийг явуулахгүй байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр эхний ээлжийн сургуулийн багш, цэцэрлэгийн эмч багш нар ер нь юуг анхаарах хэрэгтэй вэ? Ерөнхийдөө бол одоо сургууль цэцэрлэг сургуулийн хүүхдүүд орох гэж байгаа учраас ер нь бол сургуулийн багш нар нь ч бай, ер нь бол тэр эмчинч байсан ерөнхийдөө үзлэг хийгээд ер нь тууралт эхэлж байгаа тууралтай хүүхдүүдийг бол ер нь аль болохоор авахгүй байх хэрэгтэй. Ягаад гэвэл ерөөсөө уг вирус маань ийм дэгдэмтгий вирус учраас ерөөсөө л тэнд өвдөөгүй л ямар л насны хүн бэ бүгдийг өвчлүүлэх магадлал нь их өндөр. Цэцэрлэгт ч байсан. Ерөнхийдөө л тууржлаа гэвэл ерөөсөө л явуулахгүй гэртэл байлгах нь чухал. Ингэж ээж л бид нэр ерөөсөө энэ өвчлөө зогсоож барьж авах л тийм л бодол.
юутай. Зүгээр насан туршид одоо энэ донд халдвар авбал насан туршид одоо ямар өвөрмөц клиникийн шинж тэмдэг байна уу насан туршид? Байна. Ерөнхийдөө насан туршидын дунд салхин цэцгийн өвчил бол нэлээ их байна. Тэгвэл салхин цэцгийн маань тууралт маань их. Тэгээ ер нь толгой дараал ер нь их насан туршид бол ер нь идэлж байна. Идэлэх хандлагатай, зарим нэг нь маш их бүгэлж гин. Ерөнхийдөө заавал бүглаагүй л ер нь мис заслын аргаар ер нь нээж байна. Ер нь голчлон одоо ер нь ихэнх тохиолдолд насан турсан хүмүүс бол антибиотик эмчилгээнд орж байна. Ерөнхийдөө бол хоруу чанар нэх, тэгээд дамаачг нь амны салстаар гарах, өшөө тэр одоо бэлгэрхтэнгээр гарах, нүдний салстаар гарах, ер нь баг их ховор тохиолдол гардаг тийм тууралтууд ихэвчлэн гарч байна. Ер нь бол насан туршидад бол хүүхдийг бодох юм бол явцсан жоохон хүнд явцтай байна. Тэгэхээр нас туршидын хувьд бол бас одоо эртэн эмч тандаж онцлогоо хожуу болж ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм учраас яг тууралтуудынхаа зургийг үзүүлдэ дахиад ийм тууралтууд гарах юм бол одоо яаралтай насан турсан хүн ч бай. Баг нь одоо бол бас бага насны хүүхдийн өвчөн гэж хэлэхгүйгээр бас насан туршид хүмүүс одоо эдгээр тууралт гарах юм бол эмчид яаралтай үзүүлэх. Тэгээ ялангуяа манай насан туршид чинь гараа бас ховорхон угаадаг, тэгээ урт хумстай, тэгээд их захтанхаар майжин. Энэ нь бол одоо бактериар бас хүндрэл өгч байгаа учраас насан туршид ч гэсэн бас эрүүл ахуйн халдварын дэглэм бол одоо бас сайн сахижих юм байна шүү гэдгийг манай хүмүүс бас анхаарах хэрэгтэй юм байна.